Би бол жоо хатуул та. Тэгээд шууд ярьсан юм. Чи яг чадах уу гэдэг. Хайр хайж явж байгаад нэгсэн дагдтуулсан байж тээ. Тэгсэн чинь би тэр дагж байгаа хүмүүсээс бүгдэн рүү нь асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг эрэгтэй хүн байсан. Монгол эрэгтэй хүн. Тэгээд чамайг ямарваа нэг юм дээр чинь дөрүүлж бол унгаачихал үзэж байгаа шүү. Тийм хүмүүс бас их болсон шүү дээ. Буруу үйлдэл ерөөсө гаргахгүйгээр зөв үйлдэл гаргах гэж амар хичээдэг болсон гэх юм уу. Залбаа би ток ивлээ. Ток гэж залбаа тэгээд. Өөрийнхөө подкастыг хэрэгжүүлдэг. За сайн байцгаана уу? Залбаа TV-ийн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр маш хүндтэй зочныг нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад байна. Тэ болдоо одоохондоо чимээг үйж гараа заяа. Тэгээд болдог одоо бол Монголд танихгүй хүн гэж байхгүй бах. Тэгээд магадгүй яг энэ бичлэгийг анх удаа үзэж байгаа хүмүүстээ зориулаад болдоо гэж хин юм бэ? Би та бүхэндээ товчхон бөгөөд тодорхой танилцуулаад өгье. Зээ өнөөдрийн манай подкастын зочин 1998 оны 6 сарын 9-нд Монголд төрж өсөөд 11 наснда 2009 онд Солонгос руу явж Саахва бага сургууль, Палеон дунд сургууль, Масаан ахлах сургуулийг төгсөөд Хааньян их сургуульд суралцсан сагсан бөмбөгөөр хичээллэж их сургуулийн 2 дугаар курстээ бүх тоглогчдын дунд нийт оноогоор 2 дугаар байр эзэлж 3 дугаар курстээ 3 онооны шидэлтээр 1 дугаар байранд орж их сургуулиасаа шууд KBL Солонгосын мэрэгжлийн сагсан бөмбөгийн драфтад оролцож 1 дугаар тойргийн 8 дахь сонголтоор мэрэгжлийн багт хэлсэн удалгүй KCC багт Солонгосын дээд лигийн тоглогч болж тогтмол улирлын авраг, плей-оффын авраг, 3 онооны шидэлтийн тэмцээний авраг, мөн 3 жил дараалан 3 онооны оновчтой шидэлтийн авраг шилдэгүүдийн нэгээр сонгогдож Солонгосын насан туршидтын үндэсний шигшээ багт дуудагдан амжилт үзүүлж яваа Монгол хүү. Солонгост очоод хэл, соёл, өрсөлдөөн, ганцаардал, дарамт бүхнийг давж Солонгосын мэрэгжлийн лиг аврагын цом шигшээ баг хүртэл өөрийн нэрийг гарган гайхалтай түүхээ бүтээж аваа Болд Сүхийг өнөөдрийн подкастын зочноороо урьж оролцуулаад байна. Ваа! Баярлалаа. Үнэхээр гайхалтай түүхтэй залуу байна. Энэ амар гоё тайлбарлалт. Дутуу юм байна уу? Байхгүй хэвээр амар гоё тайлбарлалт юм. Хассан байхгүйсэн. За, ямар тач болдоо өнөөдөр нэвтрүүлэгт минь ирж оролцоод байна. Үзэгчдээ, Золбоо TV-ийн үзэгчдээ мэдчлээд хоёулаа подкаст эхлүүлье. Сайн байна уу? Болцох байна. Тэгээ Золбоо ахтайгаа дахиж уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ өнөөдрийн подкаст бас амар гоё байх бол гэж бодож байна. За, Монголд бид хоёр тааралдлаа тий. Тэгээд маргааш Солонгос явна гэж байна. Тэгээд Солонгос явхаас өмнө гялс барьж аваад ганц уулзчихил да, ганц подкаст хийчихил да гэд энэ хүндтэй зочноо өнөөдөр дагуулад ирлээ. Бас подкастын маань урилгыг хүлээж авсанд маш их баярлаа. Монголд юу хийж явна вэ? Монголд гоё аялаад тэгээд монголоор бас нэг би бас YouTube хийж байгаа. Тий. Тэгээ бас туслан явсан. Ер нь бол гоё аялжлаа. Ер нь бол тэгээд их орондоо дуртай. Гэт Монголын агарч угаасаа шал өрөөд штэ. Тэгээд лагер хөдөөгөр явсан чи маш гоё байсан. Тэгээ бас тэр мах амар гоё амттай. Хоолнуудад ч их амар гоё амттай болохоор ер нь бол жил болгоо Монголдо 1 сар ирдэг. Монголд ирээд хэр удаа? Одоо бараг 3-7 хоног болсон. 3-7 хоног. 3-7 хоног болохтой ямар нэг нэвтрүүлэгт оролцсон уу? Үгүй нэвтрүүлэгт ерөөсөө ороагүй. За тэгвэл Золбоо TV-гээр анх удаа яг нэвтрүүлэгт орж байгаа юм байна шүү. Тэгээд тийм болдыгаа яг Солонгос руу буцахаас нь өмнө тэг барьж аваад бас подкаст хийгээд ярилцж байгаадаа үнэхээр их баяртай байна. Хоёлоо уулзаагүй 5 сар болсон юм байл шүү дээ. Энэ 5 сарын хугацаанд юу хийж өнгөрүүлв? Тэрийг нэг үзэгчтэй сайхан нүдэнд харагдтал яриач. Бэлтгэлээ игээд тэмцээндээ яваад ер нь бол лигтээ жоохон анхаарсан. Тэгээ бас лиг жоохон завсралхүйгээр бас ахаад агаад YouTube бас хийсэн. Тэгээд намайг маш их монгол хүмүүс мэддэг болсон. Тэгээ маш их монгол хүмүүс намайг дэмждэг болсон. Тэгээ амар гоё-гоёор хэлж амар гоё өрөөсөн гэх юм уу. Тийм болохоор ер нь бол таны подкастт ороод амар гоё тийм мэдрэмж аваад. Тэгээ бас нэг шинэ YouTube эхлээд тиймэрхүү л байсан. Яг тэр нэвтрүүлэг гарсны дараа болдоод өөр чинь ямар хөө байсан бэ? Ар гэрийнхэн ч холбогдсон уу? Тэгээ гарсны дараа бол бас нэг гоё дурсгалтай болсон. Тэгээд монгол хүмүүс маань намайг бүр амар гоёор авсан. Тэгээ амар их бас ерөөсөн. Тэгээ ээж өвөө манай гэр бүлийнхэн бас амар их дуртай байсан.
Тэг ер нь бол ээж л баг бүх комментийг уншсан. Нэг л уншсан. Тэгэл баг өдөр болго яриад энэ удаагийн комментууд амар гоё штэ. Тийм. Ерөөсөө тийм үг байхгүй байна гээл хүүгээрээ бахарч шүү гэл. Тийм. Ер нь бол ээжтэйгээ өшөөх ярилцаад би ер нь ээжтэй тийм хайртай мартай гэж хэлж чаддгүй байсан байхгүй юу. Тэгээд телевизээр өөрийнхөө бас ингээ хайртай гэж хэлсэн чи ээж бас амар их дуртай байсан. Тэглгүй. Ээж нь яг нэвтрүүлгийг үзэж чамаар зөндөө бахархсан баха. Тэгээд тэр олон хүмүүс чамайг хөөх ямар мундаг юм бэ гэж сайшаасан болохоор тэгээд болдоогийн дүүн бас одоо Солонгосын ахлах сургуулийн Сагсан бөмбөгийн сургуульд явдаг тийм. Тэгээд дүү чин тэр бичлэгийг үзээд яг юу гэж бодсон бол чамтай сэтгэлдээ хуваалцсан уу? Ямар гоё юм бэ? Би болдоо ашиг болно доо гэж бодсон болоо. Маад угаас амар мундаг. Тэгээд угаасаа нөгөө ярьцлага өгтөө. Би одоо ахыгаа давж шигшээд тогломоор байна гэсэн бүр тийм. Би ахыгаа давна гэсэн нөгөө ярьцлага өгцөөс байхгүй. Тэрийг нь хараад би бас тийм жоохон бахарсан гэх юм уу. Надад л гоё санагдсан. Чи намаагүй чи чадах юм уу? Тийм бодлоор чирээгүй юу? Би бол жоохон хатуул та. Тэгээд шууд ярьсан. Чи яг чадах уу? Би ер нь дүгээ жоохон тийм хатуу байлгадаг байхгүй. Тэгээд амар гоё соёлтой болгочихд. Ер нь бол тамирчин жоохон хатуу. Тэгээд би одоо яг хаана явж байгаагаа амар мэдэх хэвээр. Миний дээр хідэн хүн байгаа. Тэрийгэл мэдчихэж тэр хүмүүсийг давчиж бүр амжилтанд гарна гэж боддог болохоор дүүгээ ер нь бол жоохон хатуу ярьд. Гэхдээ зөөлөн үедээ зөөлөн бүх юм нэгэд өгчдөг. Тийм. Хэрэгтэй юмнууд энэ бол бүгд ингэ нэгэд өгчдөг. Би болдоогийн яг энэ үгтэн бүр 100% санал хэлж байна. Спортоор амжилт гаргаж байгаа хүмүүсийг хараад хахаар ер нь жоохон хатуу хүмүүс харагдаад байгаа байхгүй. Зөөлөн хүмүүс болохоор яагаад ч юм нэг юм жоохон тийм нэлцэнхаа гэх юм уу юу. Би ер нь жоохон зөөлхөн талтай байхгүй. Тийм хүмүүс чинь бас энэ спорт дээр хүртэл тэр яг зан авир нь харагддаг юм шүү дээ. Тэгээд ямар нэгэн спортод амжилт үзүүлэхэд бол бас айгүй тийм хатуу зарчимчтэй шийдэмгий байх хэрэгтэй байдаг юм билээ. Би яг үндэ нөгөө таныг ирэхийн өмнө би ингээд хүмүүс болгоны тийм профайл энэ төр байдаг байхгүй юу? Өмнөх жил би бүх тамирчдаас 50 эдэд биччихсэн байхгүй юу? Ранкерээ. Одоо энэ удаа би 30 дотор орсон юм. Тийм тэгээд надаас дээшээ хүмүүсийн бүх юмыг нь легионер тамирчид бас ордог байхгүй юу? Тэгээд легионер тамирчид угаасаа сайн болохоор тэднээсээ хажууд тийш тавьж агаад яг нөгөө Солонгос тамирчдтайгаа өөрийгөө амар харилцуулаад тэгээд бүх хүмүүсийн нэрийг бичээд тэгээд өөрийгөө яг энэ ч явж гин гэд бичсэн байсан байхгүй юу? Тэгээд энэ удаа бараг 20 дээшээ явсан 30 дотроо бол багтсан ранкер. Тийм. Ер нь бол 20 тагсан гэсэн чинь сайн гэсэн биш үү? Хувийн амжилт бол гайгүй сайн байсан. Болдоогийн хувийн амьдрал те. Тэгээд яг энэ спорт хоёрыг ер нь хэр ялгаж салгаж чаддаг хүн бэ? Зарим үед айгүй мундаг тоглолтын мөртлөө зарим үед нь бүр юу ч чадхаа болчдөг. Ийм хэлбэлцдэг хүмүүс байдаг шүү дээ. Болдоо ер нь тэр хэр хэлбэлцдэг вэ? Би ер нь гайгуудтай орно. Хаяа угаасаа тоглолт болохгүй үе, бүр сайн үед байгаа ч гэсэн тэгээд бүр болохгүй үе бол за явах вэ. Өнөөдөр уус болохгүй байна. Өөр юм хийж багтаа туслая. Ямар нэгэн тийм туслах юм ал боддог. Бүр сайн үедээ бол тэгээд өөрийгөө жоохон дараа тоглолдог гэх юм уу. Бүр ингээд бүр дээш юмш тоглохгүй. Тэгээд яг ингээд олон хүмүүс танигдаад ирэхэд улам их хариуцлагатай болсон. Буруу үйлдэл ерөөсө гарахгүйгээр зөв үйлдэл гаргах гэж амар хичээдэг болсон гэх юм уу. За 5 сарын хугацаанд найз охинтой болсноо. Байхгүй. Ер нь бол нэлээд хүмүүс ярьсан л та. Зөндөө хүмүүс албагдсан баг тийм. Зөндөө хүмүүс бас ярьсан. Гэхдээ яг таарах тэгээд яг ухаантай тийм хүмүүс олно гэдэг бол амар хэцүү. Тэгээ бас хэдэн удаа бүр хорлогдчихсэн болохоор хорлогдсон. Тэгээ жоохон амар тийм хорлох гэж эхлээ үздэг юм байлээ. Заавалчгүй эхлээд уулзаж тэгээд хорлох гэж би угаасаа тийм юмд угаасаа орохгүй болохоор ихэд охирч ирсэн. Ер нь бол тэгэл архиар шахаад байгаа юм уу? Үгүй. Яг ингэж биччих тэгэл найз залуутай охинч байдаг ч юм уу. Тэгээд юу вэ гэр бүлтэй хүмүүс ч байдаг ч юм уу. Тийм юм бас хитүүтэй бас. Тэгээ би амар айц ахгүй. Угаасаа тэгээ тамирчин чинь тийм асуултанд орж болохгүй. Тэглгүй байт юм бэ. Тийм найз залуутай хүүхэдтэй тэгээд бүр төхөртэй хүмүүс ч бас зөндөө байсан хгүй. За зөндөө ч яах вэ. Тэгээ би ерөнхийдөө болцсон байгаа. Амар тийм сайн хүнээ олох гэж амар хэцүү. Тэгээ заяаны зам дээр гэдэг үстэй. Тэрийгээ заав болох байлгүй дээ гэж бодоод ер нь бол ингээд
энэ одоо зүрх мөрөх амар хаалтай байгаа гэх юм уу. Тийм би яг ойлгосон. Маа болдоо гомдоогоо хийцэн биш те. Амар гомц. Тэр хэвчээ амар гомц. Солонгос Монгол руу. Монгол. Тийм. Манай чинь уул нь монгол хүмүүстэй тийм уулзуулах амар туртай байдаг хгүй. Чамаа уг нь бол монгол хүнтэйгээ суугаас гэж бодсон юм шүү дээ ээж нь. Өөс ээж тэгдэм чи одоо ингээд жоохон монгол хүмүүстэй танилцаад үздэм үү гэж бодол уул нь байдیں۔ Тэгсэн чи тэгээд таарсан хүмүүс нь жоохон тийм болохоор тэгэл одоо жоохон хаагдсан байгаа. Сайн хүмүүс бол ерөөсөө олдог. Одоохондоо ер нь жоохон карьерд анхаарсан тэрх үү? Тийм байж маа. Тэгстэй нөгөө чиний хэлдгээр заяаны зам дээр ихчээр тэгээд болох юм болно доо. Тийм болох юм болох уу? Тийм. Чи одоо сая нэг хэсэг 5 сарын хугацаанд хайр хайж явж байгаад нэг хэсэг дагдцуулсан байна шүү дээ. Тэгээ дагдцуулна гэж ярьдаг хөө монголоор. Дагдцуулна гэдэг үг мэднэ үстэй. Дагц гэдэг энийг хэлдэг байхгүй юу? Энийг ингэж яадаг уу? Тэгээ солонгосоор бол титэн суши даа гэсэн. Тэгсэн тэгүүлсэн байна шүү дээ. Тэгэхээр хайрыг хайж явж байгаа гэсэн юм. Чи өөрөө ер нь яг хайрыг юу гэж боддیں۔ Би чи ер нь амар тийм жоохон өөддөг байхгүй юу? Тэгээд гэр дотор амар их юмнууд эдийн лего, тэгээд кино минь хаяа үздэг, хувц өмсдөг. Тэгээд жоохон өөддөг. Бас мэдээж тамирчун чинь амар тийм стресстэй. Тэр болгоно ингээд гоё хобби ч юм уу. Одоо хайртай үнтэй хамт цагаа өнгөрүүлдэг. Тийм байх хэрэгтэй гэж боддог. Ер нь бол тэгэл хоёр хүн нийлэл хад заргалтай байх юм бол тэрийг хайр гэж боддог баг. Тий. Би биенийхээ хүссэн юм аа тэгэл хамт хийдэг ч юм уу. Аз жаргалтай л байвал тэгэл. Амар гоё хүнийг инээлгэж чаддаг тийм үндэл амар дуртай шээ. Миний хайр гэдэг ойлголт яаж өөрчлөгдсөн нь би чамтай хуваалцах уу? За. Ерөнхийдөө хайр гэдэг ойлголтыг одоо яг чиний хийж байгаагаар тий гоё хосууд уулзаал, гоё хамт кино үзээл, орой гоё хамт тий тэтгэзрийн хавар цугаал, вайн уугаал нэг юм хаяа гоё аяллаар яваал зугаалаад нэг юм гоё дейт хийгээл дандаа хайр гэхэр нэг юм ийм төсөөл хүн болгонд буудсан шүү дээ. Тэгээ одоо миний энэ хайр гэдэг ойлголт тесондоо болсон байгаа байхгүй юу? Тэг яаж өөрчлөгдсөн бэ гэхлээр хайр гэдэг төвчээр юм байна гэдгийг л ойлгосон. Хайр гэдэг төвчээр юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу? Ямар ч хүмүүс бие биендээ учиргүй дурлал суусан ч гэсэн нэг 3 жилийн дотор тэгээд тэр нөгөө нэг анхны тэр мэдрэмжүүд нь бүгд байхгүй болоод эхэлнэ шүү дээ. Тэгээд тэгэхээр жинхэнэ нөгөө нэг уг хүмүүс нь гарч ирээл маргалтаал хэрэлдээл те би биенийхээ нэг гэрт амьдарч байгаа юм чи би биенийхээ сул талуудыг мэдчихдэг шүү дээ. Яг тэгээд ирэхээр л нөгөө нэг төвчээр гэдэг зүйл гарч ирдэг юм л дээ. Тэгээ ялангуяа эмэгтэй хүнээс илүү эрэгтэй хүн ер нь айгүй төвчээртэй байх хэрэгтэй юм байна да. Энэ төвчээр гэдэг чинь хайр юм байна да гэдгийг л ойлгож өгсөн. Тэгэхээр би өөрийгөө айгүй төвчээртэй болсон гэж байгаа юм биш шүү. Сунаа явж байгаа тий. Тэгээ одоос 0.001 хувьтай л төвчээр гэдэг зүйлийг сурч байна да. Би чинь бас төвчээргүй айгүй тийм сэтгэл хөдлөл өндөртэй хүн байсан байгаа байхгүй. Тэгэхээр би ер нь болдог ингээ ажиглаад байхад айгүй тийм төвчээртэй, тийм сэтгэл хөдлөл багтаа юм шиг харагддаг. Тэгээ одоо чамааг хүмүүс бол хараад ингээд гаднах төрхөөр нь хараад хаста мундаг залуу, амжилттай залуу, өндөр залуу, царайлаг залуу гэж чаны гаднах төрхөөр чинь бол бараг 100 он өгч байгаа шүү дээ. Болдоо өөрийнхөө дутагдлыг чи өөрөө л мэдчихэж байгаа. Тий. Болдоогийн хамгийн том дутагдал юу вэ? Яг үнэнээс хэлэх юм бол амар сэтгэлээр унж мундаг гэх юм уу? Тийм үү. Тий. Жохон хэцүү юм яачих юм бол амар их юм боддог. Тэгээ тэрийг ерөөсөө гаргадгүй, хүнд ч хилдэггүй, гэр бүлдээ ч хилдэггүй байхгүй юу? Тэгээ манай ээж болохоор ээжтэй мэдээж хэцүү юм а хэлэхгүй, сайн юмнуудаа л хэлнэ. Тэгээ өөрийнхөө сул талыг бол ерөөсөө тийм гаргадаггүй. Тэр нь л жоох хэцүү юм байл. Тэгээд хаяа хүн чин одоо гэр бүлтэйгээ ч юм уу сайн найзтайгаа тэгээд өөрийнхөө бас дотор талаа хэлэх хэрэгтэй байдаг. Тийм тэрийг би ерөөс хэлж чаддгүй ингээл байнга өөрөө ингээл тэрийг авч яваал гэдэг байхгүй. Би бол дээр үеигээ жоохон бодоод гой юм өч байх юм бол тэрийг бодоод бас жоохон төлөмс гардаг тийм төрлөх байхгүй. Тэгээ гадна талаас харж байгаа хүн нь болохоор жоохон хатуу. Тийм дотор талдаа болцоо. Зөв нөгөө тэлээ хүн ер нь айгуу тийм эсрэг хүнтэйгээ уулздаг шүү дээ. Зөөлөн хүн ер нь жоохон тийм хатуу хүнтэй уулзчихад хатуу хүн ингээ зөөлөн хүнтэйгээ уулзчих байдаг тийм. Тэгэхээр магадгүй болдоо өөрөө ер нь жоохон зөөлөн хүн болохоор энэ 5 сарын хугацаанд жоохон эвгүй хүмүүстэй таарлцсан юм шүү. Харин тийм биш. Би бол тийм надаа жоохон надыг зааж өгдөг гэр бүлээ гэр бүл жоохон амьдрал энэ төр заагаад өгчдөг, загнах үедээ загинждаг тийм хүнд амар тийм дуртай юм шиг л. Нэгсэндээ чамааг ингээд гоё чиглүүлээд чиний хажууд байх тийм хатуу ухаантай юм. Тийм хатуу ухаантай. Тийм учраас амар ухаантай эмэгтэй хүнд амар дуртай. Солонгос охтууд дэр нөөрлөж холбоодог үеийн хугацаанд.
Солонгос хотуудын холбогдтыг. Манай болдоо ч бүр Солонгост фэн клубтай шүү дээ. Тэгээд тэр фэн клубоос нь зөндөө холоогтууд одоо чамаг яг тоглолтоо дуусч чинь бэлэг сэлб бэлдээл зогсож байт юм лээ. Тэр дундаас ер нь гайгүй хөлтүүд таарч ирсэн үү? Яг тэгэхээр Солонгосын тамирчид дундаас нөө фэнтэйгээ суудсан тамирчид зөндөө байт юм лээ. Түүхэнд нь. Ер нь бол манай фэнүүд ч бас хөөрхөн гой сэтгэлтэй. Тэгээд ер нь ингээд фэнтэйгээ уулзъяхээр жоохон тийм надаа яг ингээд сэтгэлээ 100% ажиллаж чадахгүй. Фэн бол фэн л гэж би ер нь боддог болохоор тэгээ бас жоохон Солонгостоос тийм сонь хүмүүс бас байд юм аа. Тэр нь одоо миний инстаграмаар дагж байгаа хүмүүсийг бүгднийг дагна. Тэгээ бид хоёр одоо хаяа нэг стори хийчих юм бол за одоо энэ хүн нэг стори хийлээ, энэ хүн нэг стори хийлээ. Тэгээ энэ хоёрыг дийлүүлэн заяа. Тэгээд энэ ч хамт явж исэн байна гэвэл тэгээд групп чат руугаа бүгднийг нь оруулчихна. Энэ энэтэй хамт явсан байна гэдэг. Одоо нөгөө Солонгосоор чипчаг тийм хардталт амар нэг харддаг хүн биш. Тэр нь гэхдээ яг Солонгос хүн гэхээр амар сонио. Бүр ингээд гадаадын хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээд би ингээд нэг найстайгаа одоо мюзейм үзэж байгаа байхгүй юу? За. Тэгээд угаасаа тэгээд найзынхаа зургийг дарж өгөөл. Эмэгтэй найз юм уу те? За. Найзынхаа зургийг уус дарж өгөөл. Тэгээд 50 намаа уус хамаагүй байхгүй юу? Тэгсэн чинь нэг хүн шин заяа. За. Тэгээ би унтчихсэн юм. Тэгсэн чинь манай найз надад залгаж байгаа байхгүй юу? Хөөе, чи бит хоёрын зураг чинь инстаграмаар явж штэ гэдэг байхгүй юу? Юу ингэж тэгсэн чинь харсан. Тэгсэн чинь нэг хүн зүгээр ингээд пост хийгээд энэ энтэй үерхтэй юм шиг байна. Энэ бол зөвхөн найз охин юм шиг байна гэсэн байхгүй юу? Яах вэ? Угаасаа ийм юм байж л лээд штэ. Угаасаа хоёулаа юу ч байхгүй юм чи тэрийг тоохоод яах юм гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь угаасаа манай найз чи амар тоодж байгаа юм чинь тэрийг ягаад тэгэхээр энгийн хүн тим юмд орохоор чинь ялангуяа тим одоо үерхэл тим юм дээр ч орчхоор чи тэр үнд амар жоохон эвгүй болчих жоох байхгүй юу? Надад бол угаасаа байдаг л тим юм болохоор. За тэгээд тэр хүний инстаграм руу орлоо. Тэгсэн чинь эрэгтэй хүн байсан байхгүй юу? Шал өөрөөсөө тим одоо зүгээр одуудын тим профайл зураг хийцэн байлээ. Тэгээд дагдаг хүмүүсийг харсан чинь бүгдээрээ миний дагдаг эмэгтэйчүүдийг дагцсан. Тэгсэн мөртлөө бас нэг монгол хүмүүс байсан байхгүй юу? За. Тэгээд за эмэгтэй юм байна гэж бодоод жоохон судалсан. Тэгсэн чинь би тэр дагж байгаа хүмүүсээс бүгдэн рүү асууж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг эрэгтэй хүн байсан, монгол эрэгтэй хүн. Тэгээд нэр мөрийн ч гэсэн би олсон л та. Тэгээд ч угаасаа энэ угаасаа тийм амар атаархдаг хүн л юм байна гэж бодоод л орхисон. Тим юмнууд бас одоо үед жоохон бас тийм эрэгтэй хүмүүс их орж ирээд байгаа гэх юм. Тэр өстэй сонирн байсан. Чам дуртай эрэгтэй хүмүүс гэсэн үг. Үгүй баха. Зүгээр л намайг жоохон үзэн яддаг л эрэгтэй хүмүүс ах л гэж бодлоо ч. Тэгээд чамаг ямарваа нэг юм дээр чинь дөрүүлжэл унгаачихал үзээд байгаа гэж үү? Тийм хүмүүс бас их болсон шүү дээ. Ер нь бол би их тэгтээ тийм юм амар тоодоггүй л тийм. Сайн байна. Тэр чинь маш сайн байна. Чи ярих юм аяар тэгэл надад итгэх хүн итгэдэг. Тийм. Ээж тийм юмд амар санаа зовдөг байхгүй юу? Тийм учраас ээжд бол би байнга хэлдэг л дээ. Угаасаа ийм юм бодлоодаг та тэрийг тоогоо яах юм. Тэгэл манай ээж комментуудыг амар их үздэг байхгүй юу? Өнөөдөр Золбоо ТV коммент энэ бичсэн байна. Энэ амар гоё бичиж гээл. Тийм. Гэтэ Аз болоход болдоо өөрөө тийм тоодгүй гэхээр бас би бодлоо сайн байна л да. Тэгвэл иймэрхүү юмыг тооддог бол бас хэцүү. Тийм. Айгу эмзэгдээ хүлээгээд авчдаг бол ямар ч гоё эерэг, ямар ч гоё контентны доор хүмүүс хараад биччихээ байдаг, сөрөг коммент биччихээ байдаг юм лээ. Тэгэхээр би бас ер нь анх айгу эмзэглэдэгс одоо бол бас тоохоо болсон. Дархлаа суучаад. Түүнээс бол анх бас эмзэг дэлбээ байлаа шүү дээ. Комментиг дуушаад өөлөөс өчтдөг тий. Мэрэ сонноос манай болдоо маань YouTube сувг нээсэн байгаа. Тэгээ YouTube сувг ажиллуулж эхэлж байгаа. Тэгээд би YouTube сувгаа нээсэн зорилгын сонссон чинь надад бүр айгу гоё санагдсан л таваа. Би хизээ болдоо шиг ийм зорилготой болцсон сууж явах юм болоо гэж бодсон. Тэр YouTube суугааныг үзэгчтэй танилцуулаад тэгээд нээсэн шалтгаанаа бас танилцуулаад одоо YouTube суугаараа дамжуулаад мони олж байгаа юу? Ер нь би ингээд яагаад YouTube нээхээр болсон бэ гэхээр одоо YouTube-с орлого олж болдгоо мэдсэн. Тэгээд тэрийгээ гоё Монголдо сайн үйлс зориулъя гэж бодоод тийм YouTube сувг нээсэн. Тэгээд за 1 сарын өмнө юм уу тийм орлого олж болоод одоо ер нь тэгээд за Солонгос мөнгөөр 170 мянга хавцаа л болж байгаа. Тийм. Тэгээд энэ жилдээ би бол сайн нөгөө уржиг дээр нэг амар мундаг охин байдیں۔
мөнх намин гээд тэгээ ээж нь жоохон өвдөж байгаа. Тэгээд би тэр дүүдээр очиод өөрийн гэсэн хандва өгөөд тусалсан. Тэг ер нь бол би өөрийнхөө мөнгөөс бол хамаагүй их гаргаал тийм тусалсан. Тийм тэгээд бас нэг зорилгоос биелүүлсэн. Ер нь бол ингээд одоо монгол хүмүүстэй туслаад явна гэж би бол боддог. Тэгээд тийм болохоор миний YouTube сувгийг маш их үзээд байвал тэгэл олон хүнд бас тусалж болно. Тэгээ бас өөрийнхөө өөрийнхөө бүх юмараа л туслана гэж бодож байна. Манайхан бас болдоогийн сувг руу ороод бүгдээрээ гоё лайк, subscribe дараад өгөөрөө. Тэгээ болдоо маань энэ сувг нь хөгжөөд тэгээ энэ сувгаараа мөнгө олох тусам тэгээ Монголд хэцүү байгаа хүүхдүүдэд туслах юм биш үү? Ийм гоё зорилготой бүтээсэн. Тэгээд өөрөө бас YouTube-ээрээ дамжуулаад орлоготой болоод эхэлсэн байна. Тэгээд эхнийхээ орлогыг гоё бас Монголдоо ирээд хүнд туссан байна, ханд өргөсөн байна. Тэгээд ийм гоё үйлс хийж аваад маш их баярлалаа. Чамаас ер нь суралцах зүйл их байна. Болдоогийн өмнөх бичлэгээс нь хоёулаа хальт ярилцахад хамгийн сайн сургууль хүмүүжүүлэгч нь өвөө ээж нэсэн гэж ярьсан шүү дээ. Тэгээд яг чиний амьдралд нөлөөлсөн хамгийн том сургамж ямар сургамж вэ? Энэ сургамж миний амьдралд маш том нөлөөг үзүүлсэн гэдэг нэг юм хүний толгойд байнга бодогдож явдаг нэг сургамж байдаг шүү дээ. Одоо өвөгийн хэлсэн ч юм уу, ээжийн хэлсэн ч хэний ч хэлнэ, багш чинь ч юм уу те. Чиний амьдралд нөлөөлсөн хамгийн том сургамж. Ер нь бол би өвөөгөө л их юм сурсан да. Өвөөгийн зүгээр бүх яг тийм хэлсэн үгнээс нь бол биш. Зүгээр бүх үйлдэлээс нь л би өөрөө зүгээр юм сурч байгаа байхгүй. Одоо юу өвөөтэй байнга уралддаг байсан. Тэгээ хожигдох болгонд уйлна. Хаяа хожуул бүр тэнцэнээс нь тийм гоё кафе энэ авдаг. Тэгээ төвчээр ер нь бол тэгэл өвөөгийн бүх байгаа юмнуудыг нь хараад тэрийг нь дагж сурсан. Бас эмээгийн тэр надыг бас хүн яаж хайрладаг тэднүүсийг нь бас сурсан. Эмээ бол амар тийм гоё өгнүүдтэй зөөлөн хүн байсан байхгүй юу? Тэгээ эмээгээс зөөлөн юмнуудыг нь сураад өвөөгөөс хатуу юмнуудыг нь сураад яхаарч яг голтой орчин. Тийм балансыг гоё тааруулаад өгсөн шүү дээ. Тэгээ бас өвөөтэй гоё бичлэг хийж байгаа нэг юм өвөө сонсохгүй юу? За. Би ер нь өвөөтэй байнга уралддаг байсан. Эхлээд за өвөө уралдъя гэж би гүчин. Тэнгүүд хойшоор өвөө гүхгүй. За тэгээд ингэж жоох халахж явсан чи өвөө ингэж шууд зөрчдөг байхгүй юу? Тэгээд би бас дагаж гүөх гээд үзсэн өвөөч мэдээж амар хурдан. Тэгэл ёо болохгүй байна гэж би уйлцдаг байсан байхгүй юу? Тэгсэн чи эмээ өвөөрөө чиний ганц хүүхдэд хожидоо төвчүүл болдгоо мó гэдэг тэгдэг байсан гэсэн. Тэрийг хараад би бүр амар гоё тийм мэдрэмж авсан гэх юм уу. Тийм. Өвөө чинь чамд чи төрүүлж яваад эргэж хараад ардчин байлаа гэд те санаа тэгээ орхичиж болохгүй төгсөл хүртэл нь яваараа гэдгийг багаас чинь зааж сургасан юм шүү дээ. Өвөө нь ярихаасаа илүү аюу гой үйлдэлээр харуулдаг. Тийм, үйлдэлээр харуулдаг гэсэн. Яг ойлгуулдаг. Тийм. Мартагдшгүй дурсамж юу н байдгүй. Яг ингээд толгойд бодогдонгууд яг энэ дурсамжлалтайгаа амьдралд үлдсэн дээ гэхээр дурсамж. Би нөө U27-гийн Солонгосын шигшээс явсан байхгүй юу? За. Тэгээд Америктэй тоглоод би 29 он авсан баг. 27 ч юм уу. Тэгээд уусаа тэр чинь бүр дэлхийгээр явсан тийм тоглолт болохоор ингээд өвөө Сөүл ирээд уулзсан байхгүй юу? За тэгээд өвөө надад хэлсэн болдоо өгөх юм байна гэд. Яг өвөөг нөгөө автобусны буудлын дээр хөргөж өгөөд тэгээ өвөө ингээд цүнхнээсээ юм гаргадаг байхгүй юу? Тэнгүүд нэг цом гаргаж иртیں۔ Тэгээд хүч тар мэрэгм хүүдээгээд тийм бүр цомтой. Тэгээд тэр цом өгөхдөө амар гоё тийм өрөөж өгсөн. Одоо миний хүү ингээд дэлхийд гарлаа. Тэгээд энэ амжилтаа улам дэшээ гаргаад өстой мундаг хүүхэд болоорой гэд тийм өрөөж өгсөн тэр цом байд. Тэр үйл надад амар гоё байсан. Тийм. Хизээш мартагдчихгүй дурсамж. Тэр бол хизээч мартагдахгүй баха. Тэгээд миний угаасаа хамгийн үнэтэй цом болчихж байгаа байхгүй. Тийм. Одоо чиний авсан амжилтууд цом медаль зөндөө байсан шүү дээ. Тэр дундаас өвгийнх нь өгсөн тэр бэлэг хамгийн гоё цом нь гэж юу? Тийм, нэгийг авч үлдэх бол би тэрийг л авч үлдэх. Тийм, бусдуудыг нь бол хайж болвол. Тэр аваргын бүгд чинь тэр бол ерөөс хайж болмоо. Тэгэхээр өвөгийн яг тэр тухайн үед гаргасан сэтгэл чиний одоо ингээ гоё мөнхийн чинь дурсамж болсон шүү дээ. Хамгийн үн цэнтэй дурсамж болсон шүү дээ.
Өвөө яг ингээд үг хэлж ирсэн байхгүй юу? Тэгээд байцаагаараа өвөө гэд өвөө бас амар гоё үг хэлтий. Тийм үү. Тийм амар гоё үг хэлдэг байхгүй юу? Байцаагаараа өвөө гэс бичээд хий гэд өвөөгөө бичсэн байхгүй юу? Аха. Тэр ихтэй тэр өстэй гоё бичлэг болсон. Хүчит хар мэрэгэн бууч хүүдэн дэлхийн од улсыг хүсэн ерөөй. Өвөөгөөс чин 2023 оны 7 сарын 31. За баярлаа. Шууд шидлээд байна яг. Яг шийдсэн бэлэн болчих. Хүүдэн дуусгал одоо болгож. Тэгээ болдоогийн хувьд болохоор бүр Солонгосын сагсаараа нэлээд дээгүүр чагсагддаг Хааньян их сургуульд орсон шүү дээ. Тэгээ Хааньян их сургуульд ороод 3 дугаар курсээсээ дээд лигээс чамааг скаутыг аваад ирж байгаа. Тэгээд яг анх тэр сэтгэл ямар байсан бол тэгээд яг анх чамд ингээд цалин мөнгө тохироо те чиний дансанд хамгийн анх мөнгө орж ирж байгаа тэр сэтгэл ямар байсан бэ? Тэг хамгийн анх тэр мөнгө орж байгаа мэдээж одоо университигийн хүүхд тэгээд өндөр цалин авах нь бас эвгүй тэгсэн мөртлөө амар гоё байсан. Тэгээд юу ч гэсэн ээжтэй бас өгсөн. Ер нь солонгосчууд ихний орлогоороо хамгийн сайн хүмүүстэй юм авч өгдөг байхгүй юу? Тийм. Тэгээ сайн хүмүүстэй ингээл авч өгөөл ер нь бол тэгэл амар гоё байсан. Тэгээд тэр үеэс эхлээд хүмүүсүүдийг бас ингээд баярлуулах бас амар гоё мэдрэмж авсан. Тэг ялангуяа ээжтэй анх удаага тийм мөнгө цалингаа ингээд өгч явах тэр сэтгэл амар гоё байсан. Анхны яг дансанд орчихсон мөнгөө ээжтэй өгсөн юм биш үү? Тийм. Ээжтэй бэлэг авч өгсөн юм аашгүй шууд нэг хёнгом шууд хөнгөөр нөхсөн юм уу? Ер нь бол тийм бэлэг өгөхөд ер нь бол ээж бол одоо ингээд том хүмүүс бол зүгээр шууд мөнгөний нөгөөд гоё дуртай юм аваарай гэсэн хамаагүй дээр юм бэл. Гэхдээ манай ээж чинь тэгээд яг үрж чадахгүй болохоор тэгээд ээжийг бүр гарын хөтлөж байгаа тэгээд шопинг центрийн тэр орж бүр авахлаа. Ээж маань ерөөс авдаггүй шүү дээ. Хүү юу өгсөн мөнгө өгөхгүй гэл. Тийм. Үгүй та гоё юм аваа гэдэг. За хоёулаа сагсан бөмбөргөө буцаад очив. Дээд лигт одоо танай баг хэдэд чагсагдаж явна? Манай баг энэ удаадаа плей-оффт орж чадаагүй. Тийм. Энэ удаа харин уул нь хувийн амжилт сайн байсан ч гэсэн багийн амжилт муу байсан болохоор. Би чинь бүр аврагын багаас шилжиж Тийм шүү дээ. тийм манай багт чинь жоохон угаасаа хэдэн жил муу байсан баг байхгүй. Би тэгээ аврагын багаас шилжиж байгаа юм чи мэдээж энэ бага бүр сайн аваад явна гэсэн ч чадаагүй болохоор тэрүүндээ жоохон харамсаад яг сизоны хамгийн сүүлийн тоглолтын дээр хэдхэн оногоор хожигдсон байхгүй. Тэгээ тэр үед бас фэн митинг байсан. Тэгээд хувц салтын өрөөнд орж бас нилээ байсан баха. Тэр үед бас амар хэцүү байсан. Болдоо тэгвэл ер нь бас нэг хожигдох бас айгу дургу те шартаа төрлийн юм шүү дээ. Гаднаас нь ерөөсөө тэгж харагддаг юм хөрлөө. Бас нэлээд шартаа юм шиг байна. За болдог ер нь тамирчид нь Монгол залуу гэдгийг мэдэн штэ. Тэгэхээр миний нэг айгүй мэдхийг хүсдэг зүйл юу вэ гэхээр Солонгост легоноор тамирчин гадаад тамирчдыг айгүйх гадуурхдаг, дээрлэгдэг бас ингээ нэг пас энтер өгдөггүй гэж сонсч байсан байхгүй юу? Тиймэрхүү юм багт нь ер нь хэр болдог вэ? Одоо лигт бол тийм юм баг байхгүй. Дээр үед чинь одоо баг сургууль, дунд сургууль, ахлах сургуульд бол нэлээд тийм юм байсан. Тийм. Тэгэхэд аав ээж нэрэн ч гэсэн өстой мундаг хүмүүс байдаг болохоор тэр нь өстой хэцүү л дээ. Угаасаа би тоглохгүй байгаа шалтгаанаа угаасаа мэдчихэж байгаа болохоор тийм. Тэр нь бас амар хэцүү байдаг байсан. Тэгээ тэрүүнээс болж угаасаа өдөрт тэр хүмүүс чинь 3 бэлтгэлийн би 4-5-ыг хийж байгаа байхгүй. Тийм. Тэгээ тэр хүмүүсийг давах нь амар гоё кайфтай байсан. Би энэ үнийг дийлээд тоглолтод явж болж штэ гээд тоглож штэ гээд. Би ер нь бол хүмүүсийг солонгосчууд ч бас амар залтай. Ер нь бол мундаг тийм өрсөлдөөн дунд яг өөрийгөө гаргаад сурцсан хүмүүс байдаг байхгүй. Яаж энэ хүнээ дийлэхээ мэддэг. Амар санаатай тий. Сэтэ санаатай, сэтэ мундаг хүмүүс. Яа амжилтанд гарах нь сэтэ тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээд тийм хүмүүс нь тэгээд багштай сайн харагдахын тулд одоо багш байгаа дээр бэлтгэл хийдэг ч юм уу. Багшийг яг харж явах дээр бэлтгэл хийдэг хүмүүс бас байдаг байхгүй. Би ерөөс тийм хийж чаддаггүй. Жүжиглж чаддаггүй шүү. Тий, жүжиглж арай л чадахгүй. Хийн гэсэн ч багш хараад ахаар сайн хийж чаддаггүй байхгүй.
Тэгээ би дандаа багш байхгүй, хүмүүс байхгүй үеэр амир хийдэг байсан. Тэгээд Солонгост бас нэг бүр алдартай сагсчин байсан бүр дээр үеийн Хин гэдэг амирч. Ичүн ингээд амар шиддэг хүн байсан байхгүй юу? За. Тэгээд тэр хүн бараг үүрээр 5 мав гэж бэлтгэл хийдэг байсан. Тэгээд зааланд ямар ч гэрэлгүй үеэр шиддэг байсан гэсэн байхгүй юу? Тэгээ би бас баг сургууль, дунд сургууль, ахлах сургууль дээрээ дагаж шиддэг байсан. Бас гоё юм байлээ. Хав аранхууд яг шид энче байгаа гэж шидээд орчих тэр мэдрэмж бас гоё юм байл. Тэгээд сакс тоглодог хүмүүс бас энийг туршаад үзэх юм бол ер нь гоё юм байл. Хав аранхууд. Тэгээ болдочин одоо 28 тай. Тий. Тэгэхээр ер нь 27. Арай төрсөдөр арай бол. За уустай. За болдоо одоо 27 тай. За 26 гэх юм бүр. За болдоо одоо 27 тай тий. Тэгэхээр ер нь Солонгосын сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тамирчид нэг 35 өрөө зодог тайлж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр болдоод цааш 5 жил, 7 жилийн хугацаа байна. За чи бүр өөрөө бие сайн арчлаад явж чадах юм бол 10 жилийн ч хугацаа гэж магадгүй тий. Энэ хугацаанд болдоо ер нь яг ямар амжилт гаргачих юмсан гэсэн өөртөө зорилго тавьсан байгаа. Би яг энэ нэг биелүүлчих юмсан гэсэн. Ер нь бол Солонгост MVP аваад хамгийн үнцэнтэй тоглогч болно. Тэгээ дахиад нэг авраг авна. Тэгээд бас нэг өөр лиг рүү Монгол ч юм уу, тэгээд бас Аз ч юм уу өөр гоё лиг рүү очиод бас тоглоно гэсэн бодолтой л байдаг ер нь бол. Гэхдээ одоо бол Солонгостоо хамгийн том амжилтаа гаргахыг л хүсэж байна. Тийм зорилго тавьсан байна. Тэгээд ер нь бол 40 гаргана л гэж би бол бодож байна. Зодог тайлах хугацаагаа удаашруулах тусмаа сайн шүү дээ, тий. Тэр хэмжээгээр тий. Мөнгө олно. Тийм мөнгө олно. Тэгээ би өөрөө хизээч тийм 27 таа гэж боддгоо. 23 таа л гэж бодоод л яваад идэв. Тийм болохоор ингээд яг бие яг тийм насаа дагаад жоохон хөксөрдөг тийм юм шиг байлаа. Ахнараас бас асуухад яг эрэгтэй хүн яг 30 болоод ер нь жоохон буудаг гэдэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр би зүгээр амир. Би болоогүй гэдэг амир. Тийм насаа доош тавьчихсан. Тэхэнд бол хурмаа нилээн л хожоо гэж бодлоо юм. Уудлын тийм. Ер нь бол хурмаа нилээн хожоо гэж карьер ч удаа юм. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр Солонгосын хөл бөмбөгийн тамирчин Сунумын нэвдэж шүү дээ. Тэрний аав нь юу гэж ярилцлаа гэсэн бэ гэхээр Сунумын хурмаа хийхгүй ээ, найз хүнтэй болохгүй ээ. Яагаад вэ гэхээр энэ бол өстөө дээд тэнгэрээс өгсөн боломж. Энэ боломжийг алдаж болохгүй. Зодог тайлах тэр хугацаагаа маш хойшлуулах хэрэгтэй гэж аав нь зөвлөгөө өгчээсэн байхгүй ярилцлаа өгчээсэн. Тэгэхээр хөөх наав ямар амар хатуу хүн бэ гэж бодож байсан байхгүй тийм. Хатуу юм байл. Тэр ийм хүний доор хүмүүжж байгаа хүүхдэл ингэж амжилттай явд юм байна гэж бодож байсан. Болдоогийн хувьд хүмүүс ер нь айгүйх гаднах төрхөөр нь бас дүгнэдэж шүү дээ. Ер нь яг нэг үлэхэд би чамаа баг сагсаа тоглоог бол баг модель хийгээд явхад болохоор гэж харж байгаа байхгүй юу. Тэгэхээр болдоогийн хувьд чамааг ингээ гаднах төрх зөв залуу, амжилттай залуу, царайлаг залуу, өндөр залуу гэж харах нь илүү гоё гэдгүй айсгүй бол сагсчин болдоогоор нь харах нь чамд илүү гоё гэдгүй. Надад бол тэр нь хамаагүй ч гэсэн сагсчин. Энэ амир амжилт гаргаад явж байгаа сагсчин штэ. Тийм. Ер нь бол одоо хоёр төрөл орсон юм билээ. Энэ золботыг орсон залуу штэ. Энэ ч амир мундаг нөгөө Солонгосын лиг тоглодог залуу штэ гэдэг. Тийм. Яг ингээ хоёр төрөл болсон. Тийм. Гэхдээ хоёулаа надад амир гоё байдаг. Single inform гэдэг нэвтрүүлгээс болдоод санал ирсэн юм байна л да. Тэгээ тэр саналаа зөвшөөрөхгүй шалтгаанаа гоё үзэгчтэй хэлчихгүй. Надад сонсоод өө ямар мундаг юм гэж би бодсон юм. Би зүгээр тийм жоохон тийм дейт шоугаас жоохон алдартай болмооргүй байгаа. Зүгээр сагсаараа л мундаг юмараа болохоор би амар тийм мод болох ер нь хэцүү юм шиг санагддаг. Яа тэгэхээр маск зүүж явж мод амар тийм чөлөөгүй болчдөг юм. Чөлөө тийм юм байдаггүй. Улам л бүр ингээ хүмүүсээс бүр хаачих байх л өөрийгөө хаачих байх л гэж боддог. Тийм учраас өөрийгөө зүгээр сагсаараа л амар гоё од болохыг л хүсдэг. Тэгээ одоо чамаа ингээ Монголд ингээ чи сая гудамжаар алхаж явдаг гэсэн шүү дээ. Зөндөө хүмүүс очиод таниал зураг авахлаа гэж тэгж байгаа шүү дээ. Тэр болгонд би угаасаа амар гоё инээгээл бүх юм зөвшөөрдөг. Яг тэгэхээр би бас багтаа амар гоё од тамирч хараад ерөөсөө очиод зураг авах чаддаг байсан байхгүй. Тийм учраас тэр хэлж байгаа хата зураг авуулаад өгөөч гэдэг тэр хэлж байгаа нь амар тийм зоригтой байгаа. Тийм хүмүүст бас амар гоё. Зураг гоё инээмсэл гэж байгаа давж өгдөг. Тэгээ хаяа ирч чадахгүй хүмүүс эд штэ. Тэгвэл би ингээ хойш уурж байгаа зураг авах уу гэдэг. Тийм. За би дахиад болдоогийн гаднах төрхийг ярьчих. Ер нь хүн гэдэг чинь айгүй муухай хүнийг яг ингээ гаднах төрхөөр нь дүгнэдэж штэ. Тэгээд болдоог яг ингээ гаднаас нь харахад ерөөсөө ууралт хүн шиг харагдаад байгаа байхгүй юу?
болдоо ер нь хэр ууралдгүй чамайг хамгийн их уурлуулдаг бухимдуулдаг зүйл чи юу вэ? Ер нь бол тэгэл сакс юм. Сагсчны уураг хүргэдэг гэж үү? Тий. Тоглолт болохгүй үед амар уурна. Тэгээ ганцаараа бол бөмбөгөө авч шийдэн өвшөглөн би ч бүр амар болт шүү дээ. Тийм үү? Тий. Ганцаараа бол бүр амар. Гэхдээ ин хүмүүстэй байх юм бол тэр уураа амар сайн авч чаддаг. Дотроо л уурлаад яваад байдаг. Тий. Хаяа ер нь бол тэгдэг. Ганцаараа байхдаа л амар их уур гаргадаг гэх юм уу. Тэгээ би жоохон 50 юм хийх дуртай байхгүй юу? Хаяа тэгэл ном унш чинь. Тэгэл лего эвлүүлэх бас дуртай. Тий. Тэгэл ганцаараа гоё драйв хийгээд кофе шоп орох дуртай. Ер нь бол уураа их гаргадаг. Хүмүүст бол тийм ч их гаргахгүй. Зүгээр л одоо ингээ хүмүүстэй ярьж байгаад миний уурыг хүрэх юм бол за гэдэл жоохон дууга авчдаг ч юм уу. Тэн дээр нэг хариулт үзүүлээд реакшн гаргаад байна. Тий. За чиний зөв. Чи хийх юм хий. Чиний зөв гэд. Тий ер нь ингээл хүндээ өгчтэй. Ямар ч дургу юм байсан чи за чиний зөв гэл дотроо юм бодоол чи тэрийг хий гэл тэр үндэ аль болох юмыг хийлгэчихэл. Яг нэг тэмцээний үеэр хоорондоо маргалдаад муудалцаад төгсөлцөөл заанталцж аваад тиймгүй байсан чамд. Зөндөө шүү. Байгаа юм уу? Тий намайг бүр ингээд баг тэрчдэг. Тий хамгаалагч нар бол намайг ерөө шидүүлэхгүйгээд ер нь тэрчдэг байхгүй юу? Тэр болгонд амар уур хүрэн л дээ. Тийм тэгтээ тэрийг бол тоглолтын дээр бол гаргана л да. Өөр хүмүүст нөгөөх дайсан талтайгаа зодтолтон ингээ маргана. Тий амар түлхэж шүлгэн. Тэгээ багийнханд бол ерөөсөө уурлахгүй. Дүүнертэй бол чи зүгээр хийх юм хий, дуртай юм турш гээд чадах юм турш. Энийг хийсэн ч болно штэ. Чи өөрөө мэдээл тоглол хийдэг. Ах нараас бол тэгээд ах нарт хийх юм байхгүй. Ах нарынхаа үгийг сонсоод явчихдаг. Одоо миний нас чи яг дунд байгаад байгаа байхгүй юу? Ах нарынхаа үгийг авч дүүнертэй хэлнэ. Дүүнерийнхаа үгийг авч дүүнэрээ жоохон аргадна. Хамгийн хэцүү байр суурь. Хамгийн хэцүү байранд байгаа байхгүй юу? Тийм учраас бас тоглолтын гадуураас хийх юмстай их байгаа. Тийм дүүнэрээ дагуулж авч гоё хоол мол авч өгч дүүнэрээ аргадна. Ах нарт дуудагдаж тий ах нарын үгнүүдийг сонсно. Тийм л. Болдоо одоо тамирчин хүний хувьд нэг амьдралын нэг юм рутинтэй байгаа шүү дээ. Хим маяг. За би өглөөсөө ингээд. Тэгээ тэр амьдралаар чи нэлээд удаан амьдрсан байгаа. Чамд бүр дадал зуршил болсон байгаа тий. Тэгэхээр хань ижтэй болоод хамт ороод ирэхээр чиний амьдралын чинь рутинүүд юу н алдагдаж эхлэх байхгүй юу? Тийм тэгнэлээ. Тий. Тэрэн дээр хичээр гаргаж чадах бай. Тамхи татдаг хүн дургу. За. Арх бол хаяа ууж болно. Гэхдээ хэтрүүлдэг хүн дургу. Тэгээд аав ээжээ хүндэлдэггүй хүн бас дургу. Амар тийм одоо настай хүнтэй гоё харьцдаг хүнтэй дуртай байхгүй юу? Тэгээ энэ гурвыг л биелүүлэх юм бол би бол тэр нь хамаагүй байх л гэж боддог. Тийм. Аль болох тэгээд одоо тамирчин чи өдөр унтдээ штэ. Тийм. Тим юмнуудаа болж болно. Зүгээр бэлтгэлээ хийгээл одоо тэр гурван зүйлийг маань биелүүлж чадах юм бол тэгэл би аль болох тэр хүндэл тааруулах байх л гэж би бодож байгаа. Тийм би бол амар сайн тааруулаад явдаг хүн болохоор би ер нь өөрийнхөө яг ингэ сайн хүн гараад ирэх юм бол өөрийнхөө аз жаргалаас тэр хүнийг бүр аз жаргалтай байгаасаа гэж би бол боддог болохоор ер нь бүх юмыг хийгээд өгчтэй. Чи энийг хийвэл гоё байвал чи энийг хий. Би чам туслана гэл. Ер нь яг ээжийн сэтгэлээр л байт. Тий, манай ээж яг тэгдэг болох. Тэгэхээр яг зөв болдоогийн хувьд яг ямар эмэгтэй хүн тохирох вэ гэвэл одоо нэг солонгосоор хоншин гэж ярьдаг тийм. Яг болдоогийн карьерийн зүгээр ингээд дэмжиж зодог тайлтал нь болдог амжилттай явуулаад тий. Бүх юм гоё ингээд бэлдээд араас нь гоё дэмжиж өгөх л эмэгтэй хүн чамд хэрэгтэй. Уулын тий. Тэгээ би чамд асуухгүй зүгээр хэрэгтэй чамд тий. Түүнээс бол чамд ирэхлээр чи ингэсэнгүү хоёулаа дейт хийсэнгүү хоёулаа зугаалаар явъя. Чи ингэсэнгүү тий. Ийм хоол ийцсэнгүү гэдэг нэг ийм чамаг ингээд бүр араас чи ингээд чирээд байгаа эмэгтэй бол тэгэл чиний карьер чинь будаа болно шүү дээ. Тий, тэр л хэрэггүй л дээ. Ер нь одоо Instagram хаа. Харин ерөөс уншихгүй байгаа л да одоо. Ер нь яагаад чи тийм хэцүү хүмүүстэй холбогдоод байгаа шалтгаан байгаад байгаа байхгүй юу? Ер нь жоохон төвчээртэй хүлээч хээ. Тий. Бити яар. Яг хүн өөрөө яарад нэг за би нэг найз хүнтэй олчихсон гэдээ хайгаад ингээд ирэхээр ер нь хүн айгүй хаалттай юм лээ. Ганцаараа байхдаа ганцаартаа болоод сурч байгаа. Тийм. Тэгээд би YouTube хийхэд өөрийнхөө бас мдээгүй юмнуудаа
одоо үзэгчдээсээ болж мэдж байгаа байхгүй юу. Надад бас тэр Пусаны юут бол би анхудаа сууж үзчихсэн. Тэгээ харлаасаа би анхудаа гарсан. Тэгээ бичээд бас тэрийгээ гоё хүмүүстэй хуваалцах бас надад бас амар гоё л. Тэгээ YouTube бол бас миний ганцаардлыг ер нь бол баг байхгүй болгож байгаа гэх юм уу. Бас нэг хүмүүстэйгээ гоё харьцаа Тий. тэгээ өөрөө гоё бичлэгээ оруулаад. Тий. Болдоо үнэхээр өнөөдөр гоё ярилцлаа. Тэгээд болдоо өөрийгөө нэг өгүүлбэрээр тодорхойлоош. Болдоо гэх юм. За төгсөй даа. Би монгол хэлтэй амар сайн болоод тэгээд одоо юу гэх нунгдам сайн хийж байгаа. Айгүй нэг тоглоом шоглоомтой болж. Тийм тоглоом шоглоомтой болж байгаа. Joke. Тийм joke амар их болж байгаа. Хүмүүсийг бас монгол хэлээр амар их инээлгэж байгаа. Тэгээ өөрөө ч гэсэн тэр үндэ ичээд инээдэг. Би ер нь тийм за нэг өгүүлбэрээр гоё энергитэй хүн гэх юм. Тийм ад жаргалыг өгдөг хүн ч юм. Тийм гоё энергитэй хүн гэж хэлж болох баха. Ер нь. Тэгээ надтай ингээд яг жоохон дотн хүмүүст бол би амар гоё өөрийнхөө бүх чаддгаа өгөөд тэгээ дуртай хүмүүстэй бол би амар сайн байдаг. Өнөөдөр ч гэсэн би танд гоё бэлгэн аваад ирсэн. Тийм үү. Тэгээ өөрийнхөө гэсэн гоё бэлгэнүүдээ ах нарт тэгээ ихс нарт одоо надад тусалдаг гоё чин сэтгэлээсээ тусалдаг хүмүүст би бол амар сайн байдаг. Тийм тэгээд гоё бэлгэнүүдэд тарааж явж байгаа. Би болдоогийн саяг үгийг сонсоод шууд 100% санал нийлж байна. Яг гэвэл хүний ер нь нэг энерги гэдэг мэдрэгддэг ш тухаантай уулзаад үзэхэр тийм. Тэгэхээр болдоотой уулзахаар яг ч нэг юм аюу гоё мэдрэмж төрдөг гоё энерги авдаг гэх юм уу. Нэх гоё тийм төлөв даруу байгаагаараа бусдыг хүндэлж харьцаж байгааг нь харахаар ингээд нэг тийм эмхтэйсэн бол аваа суучмаа. Тэгээ ер нь нэг тиймэрхүү мэдрэмж төрдөг. Тэгээд чи миний нэвтрүүлгээр өмнө 2 удаа ороход ч гэсэн тэр чиний энерги байгаа байдлыг чи хүмүүс мэдэрсэн байгаа байхгүй. Үзэгчд ямар хэрсүү гэж бодож байна. Яг хэлнэ нэрээ. Үзэгчд ч ер нь айгүй айхтар ч. Ялангуяа залбаатай үзэгчд нэлээд хэрсүү хүмүүс байдаг тийм. Айгүй айхтартай юм ингэж ялгаж салгаж чаддаг тийм хүмүүс залбаатай үздэг гэж би боддог байхгүй. Тэгээд тэр хүмүүст ч гэсэн чиний энерги мэдрэгдсэн баг. Би ч гэсэн чамайг айгүй гоё энергитэй залуу гэж шууд хэлнэ тийм. Тэгээд ийм гоё энерги тэгээд бити тэр Instagram тэгэхгүй. Ухаа тийм. Ингээд гоё энерги буруу хүмүүст гаргаа яваад заа юу тийм. За энэ асуултыг би болдоогоос заавал асууя гэж бодсон. За нэг өдөр чи зодог тайлаад тэгээ өөрийнхөө амьдралыг эргээд харахад би амжилттай амьдарчээ гэж хэлхийн тулд яг юу биелсэн байх ёстой вэ? Мөнгө үү, авраг авсан цол медаль уу, шигшээ багт тоглосон нэр хүнд үү, гэр бүл үү, эсвэл одоо Монгол хүүхдүүдтэй үлдээх нөлөө юу? Чамд яг ингээд амьдралаа эргээд харахад чальсараад да. Би чадсан шүү гэж яг юугаар дүгнэх вэ амьдралынхаа? Эхлээд гэр бүл. Вау. Тэрний дараа Монгол хүүхдүүд. Вау. Тэрний дараа мөнгө. Вау. Йоо, чи ямар шодрог юм бэ? Би яг мөнгө гэдгийг заавал оруулаасаа гэж бодож байгаа. Тийм. Ягаад тэгэхээр мөнгө ээжиж гэр бүлээ сайн авч явна. Яг үнэ. Тэгээд мөнгө ээжиж миний мөрөөдөл зорилго Монголдо заал барина. Мөнгө ээжиж л гэр бүлээ сайн авч яваад гоё хүссэн юмнуудыг нь хийж өгнө. Тийм мөнгө ээжиж Монгол хүүхдүүдэд зааланд гоё тоглуулж юм сургах. Стараач нэг perfect 100% гоё хариулт байлаа. Би өстөр бас ингэ төсөөлө бодсон л да. За эдрээс алийг нь гэж хэлэх бол гэсэн чинь ер нь миний яг төсөөсөн 3 зүйл гурлаа авчихлаа. За тэгээ болдоо өнөөдөр ирээд мөнхээр гоё ярилцлагыг өрнүүллээ. Тэгээд бас бичлэгийг маань үзээд сууж байгаа те. Болдоо шүтэн биширдэг, дэмждэг, саг сонирхдаг олон дүүнер маань үзэж байгаа. Тэгээд тэр дүүнертаа болдоо гошгоруулахгүй. Тэгээ яг гоё нэг толгойд нёнки орохоор нэг зөвлөгөө өгөөч те. Чам шиг амжилттай явахын тулд юу анхаарах хэрэгтэй вэ? Ер нь бол тэгээд арх тамхиас хол байгаад яг зөв. Шоутха болоод яг зөв. Өөрийнхөө тэгээд хаана явж байгаагаа сайн дүгнээд би амжилтанд гарах юм бол гарахын тулд юу хийх ёстойгоо хамгийн түрүүлж тавиад тэгээд тэр тавьсан юмнуудаа бүр гүйцэд хийгээд явах юм бол ер нь бол амжилтанд гарна. Хар тамхи, арх, вейп билүү? Тийм, вейп. Тэднээсээс ерөөсөө хол агаарай. Цахилгаан тамхи ч гэсэн биед амар муу шүү гэж хэлдэг. Тэгээд өөрийнхөө тавьсан мөрөөдлөө заавалчгүй биелүүлээд яваарай л гэж хэлдэг. Тэгээ бас ээж автаа сайн байгаарай. Өстой гой зөвлөгөө өглөө. Тэгээд болдоогийн үгэн дээр нэмээд би ч гэсэн
үзэж байгаа зөвхөн дүүнэртэй гэлтгүй бүх үзэгчтэй ялангуяа эрчүүдтэй хандаад хэлэхэд эрэгтэй хүн ер нь тэгээд архи гэдэг зүйлнээс хол явхад амьдралынх нь 50% нь амжилттай явна. Тэгээд үлдсэн 50% нь өөрөө жоохон хичээгээд өгөхөд л тэрийг нь тий амьдрал цаанаас гоо ивэгээд өрөөгөөд өгөн. Тэгээд архинаас хол байцгаая гэж болдогийнхоо энэ хэлсэн гоё үгэн дээр хальт нэмэлтээд ачирлаад оруулчихъя тийм архинаас хол байцгаая. За тэгээд өнөөдөр урилгын маань хүлээж авч оролцсонд маш их баярлалаа. Одоо ахын бэлгээ авъя. За нэг нэгээр танилцах 3 мэлэг байгаа. За энэ мэдээж бол миний хослол. Samsung юм миний хослолоо энэ чинь ингээ хойно нэртэй. Солонгос нэр нь Игэн Toys Motors 19 номертой. Би нэг заавал өмсөж байгаа гоё стори оруулна. Тэгээд энэ манай багийн нөгөө сайн гоо бүх тамирчдын бүх тамирчдын сайн байгаа. Гар өвшиг тийм. Вау. За. Вау, ямар гоё юм бэ? Баярлалаа боллоо. За тэгээд энэ бас манай өвөөгийн дуртай нэг бэлэг байгаа. Манай өвөө энүүгээр баг оролт хийгээд өмсчихдээ. Ийм бас нэг. Вау. За нэг ийм Samsung гэсэн юм байна. Баярлалаа. Болоо над үнэхээр гоё бэлэг өглөө. Стах баярлалаа. Гоё энийг ер нь ингээ оролт хийсэн ч болох юм шүү дээ. Тийм. Манай өвөөгийн нэг гоё зураг гэдэг. Ингээ оролт хийсэн ч болох юм байна. Тийм. Тэжгүй. Ингээ яа. Тэгэд энэ нь оролтоо зүгээд энэ марка өмсөлийгоо ингээ бөмбөг залгаад явах юм бол сүртэй харагдах юм тийм. Дээр цэнхэр. Остоо гоё бэлэг өгсөн. Баярлалаа. За тэгээ болдогоо маргааш яг Солонгос явхаас өмнө олж уулзаад үнэхээр гоё яриаг өрнүүллээ. Уулзаагүй 5 сар болсон байсан. Тэгээд тэр хугацаанд болсон олон зүйлийг сонслоо. Тэгээд өнөөдөр гоё илэн далангүй ярилцаад Золбоо ТV подкастаар орсонд маш их баярлалаа. Тэгээд надаас авахаар тусламж ивэл санаа зовлтгүй хэлж байгаараа би бол байнга ямагт туслахад бэлэн байна шүү. Тэгээд үнэхээр нэвтрүүлгийн минь урилгыг хүрэлцэн авч оролцсонд маш их баярлалаа. Завгүй явж байгаа хүн одоо гэс явахгүй бас дараа дараагийнх нь ажил скежюл нь төлөвлөгдсөн байгаа. Тэгээд гэс болдогийнхоо бас дараагийн ажил руу нь явуулъя та. Тэгээд цааш тийм бүх ажил амьдрал бүх зүйлд нь чин сэтгэлээсээ амжилт хүсье. Тэгээд зодог тарилхаасаа өмнө карьераа удаан үргэлжлүүлээрэ. Чиний юу сансан бодсон бүх хүс чинь яг бодсны шин дагуу биелэх болтугай гэж өрөмөр байна. Үнэхээр мундаг залуу шүү. Чамаар Монголын маш олон тамирчид бахархдаг шүү. Маш олон монголчууд бахархаж байгаа шүү. Би ингээ яриад байвал дуусахгүй юм шиг байна. За тэгээд Золбаахтайгаа дахин уулзаад маш их гоё байлаа. Тэгээд Золбаах ч гэсэн маш гоё нэрхтэй. Тэгээд гоё тавс ад жаргалыг өгч чаддсан шүү гэж хэлье. Тэгээд Золбаахын бичлэг бас миний бичлэгийг үздэг бүх хүмүүстээ маш их баярлж байгаа. Тэгээд та хэдээсээ гоё урам аваа. Та хэдийн гоё тийм комментуудаас хараад бас тийм гоё байдаг шүү. Тэгээд бас гоё бичлэгнүүд зөндөө оруулнаа. Тэгээд бүгдэнд нь ад жаргалыг хүсье гэл. За тэгээ өнөөдрийн минь подкасттай хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийн хавчлагаар уулзтлаа. Түр бай.